Монгол Улсад өдөр тутмын сонинуудын тоо сүүлийн жилүүдэд эрчимтэй буурч зарим хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл хэвлэлтийн давтамжаа цөөрүүлэх хандлагатай болжээ. Судалгаанаас үзэх юм бол 2012 онд 16 өдөр тутмын сонин үйл ажиллагаа явуулж байсан бол 2024 онд энэ тоо 4 болж буурсан байна. Салбарын хүнийг санхүүгийн хүндрэл, дижитал платформын өрсөлдөөн, төрийн буруу шийдвэр, уншигчдын хэрэглээ өөрчлөгдсөнтэй холбоотой гэж тайлбарлаж байна. Өдөр тутмын сонин нийгэмд баталгаатай нэгт шалгагдсан мэдээлэл хүргэхээс гадна архив баримтжуулалтын чухал үүрэг гүйцэтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл тооцогддог. Гэвч сүүлийн жилүүдэд зар сурталчилгааны орлого буурч хэвлэлийн цаас болон үйлдвэрийн зардал өссөнөөр хэвлэл сонины бизнесийн орчин тогтворгүй болж эхэлжээ. Мөн тогтмол хэвлэлийн эрхлэгчдийн тооч бурс үзүүлэлттэй байна. Тухайлбал 2015 онд 101 тогтмол хэвлэл үйл ажиллагаагаа явуулж байсан бол 2024 онд энэ тоо 60 болж бараг 2 дахин бурсан үзүүлэлт гарчээ. Хуучин бол энэ соёлын бараа бүтээгдэхүүн гэж уран бүтээл хийдэг сонин хэвлэлч өөрөө нөөтөс чөлөөлөгдсөн байдаг гэсэн. Тэрийг авчиж сүүлд энэ үйлдвэрлэл явуулаад байна, сонин хэвлээд байна гэдэг югаараа авчиж нөөт рүү оруулаа хийсэн. Тэр чинь бас нөөт бид үс чинь төлөөд эхлэхэр чинь бас тэр чинь бас нэг дарамт болоод ирж байна. Дээрээс нь энэ одоо шуудангийн үйлчлэгийн үн нэмэгдсэн. Өдөртмөн сонинууд бол хувийн сонинууд байгаа. Хувийн компаниуд эрхлэн гаргадаг. Тэгэхээр бид нар санаа гаргаж чадахгүй боллоо, туслаасаа дэмжээсэй гэж хэнлүүгөө гончхнох уу? Тэр гончхнох шаардлага бол байхгүй. Гэхдээ төр одоо саад болдгоо байх хэвээр. Яагаад гэвэл дэлхийд хаанч тогтмол цаасан хэвлэлгүй төр улс гэж байдгүй. Салбарын төлөөллүүдийн үзэж уугаар өдөр тутмын сонин зөвхөн мэдээлэл түгээх хэрэгсэл биш, нийгмийн ойл санамж баримтат архивын чухал институт юм а. Тиймээс өдөр тутмын сонинуудыг хадгалж хөгжүүлэхийн тулд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх, татрын хөнгөлөлт олгох дижитал шилжилтийг дэмжих шаардлагатай байгааг онцолж байгаа юм а. Өглөөний сонин 29 мянган төгрөгөөр нэг улирал хүн захиалаа 64 ширхэг сонин авч исэн бол энэ дээр 82 мянган төгрөгийг Монгол шуудангаас нэмчихэж байгаа байхгүй юу? Ингээд дээрэс нь сонин захиалгын тоо буурсан учраас ингээд сонингууд ер нь үе таалгаа барьж эхэлж байна. Одоо байгаа энэ 2-3 сонин ч гэсэн маш хүнд байдалтай байгааг одоо сонсохоор бол үнэхээр сэтгэл эмзэгэлтэй. Энэ төрийн өмчөө хараа одоо тендерийн нэг урилга сонингууд нийтлүүлдэ шүү дээ, тэ. Энийг ер нь 1-2 сонин гэж хязгаарлахгүйгээр одоо энэ байгаа нэг 4-5 сониндоо байгаад өгчвөл яасан юм бэ? Орчин цагийн хэрэглэгчдийнхаа хандлага, төлөв, сонирхлыг ойлгоод сонингийн үндсэн классик яг мөн чанараа бариад өнгө будаг дизайны түгээлтийн хувьд бол бид нар шинэлэг шийдэл олж чадах юм бол энэ өөрөө ажиллана гэдгийг бол манай сонин баталж харуулж байгаа гэж боддог. Өдөр тутмын сонингийн үндсэн макетны өрөлтийг харах юм бол нэг нүр нь нэлээдээ ингээд тексттэй нэлээд шахацсан байдаг бол наадсах нь одоо сошиал медиадаар бид нар ингээд постны хэмжээтэй жижигэн хэмжээтэй мэдээ хараа суртан цаг үед манай сонин чинь мэдээнүүд дандаа ийм жижигэн хэмжээгээр гарч идэг. Магадгүй одоо сонингууд нэг үе даалгаа барай цөөрөөд байгаа чинь бас зардал их л байгаа шүү дээ. Тэгэхээр өөр вебсайттай сэтгүүлтэй эсвэл төлөөцтэй нэгдэхтэй тэрийгээ ингээд сошиал дээр ажлын урсгалаа оновчтой зохион байгуулах тэр зүйлүүд бас чухал гэж магадгүй. Иймээс Монголын хэвлэл мэдээллийн салбарт өдөр тутмын сонины үүрэг үн цэнийг дахин тодорхойлох шаардлага үүсэж, тогтмол хэвлэлийн доктортой байдлыг хангах бодлогын дэмжлэг шинжилэл чухал асуудал болоод байна.